Сайн мэцхан уу аминаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгэн дээр шүдээг яаж арчилдаг, тэгээд бас ямар хуу арга барилаар илүү цагаан харагдуулдаг тийм өөрийнхөө арга барилаас хуваалцмаар байна. Надаас өгөх ерөөс тийм мэрэгжлийн зөвлөгөө байхгүй учраас миний зөвлөгөө хэрэггүй болов уу гэж бодож ирсэн. Гэхдээ яг хөө зүгээр хүмүүс сонирхож магадгүй юм болов уу гэж бодоод бас агүй хүмүүс асуугаад байсан болохоор зүгээр өөрийнхөө арга барилаас хуваалцмаар байна. Тэгээд ерөнхийдөө бол мэрэгжлийн зөвлөгөө биш гэдгийг бас анхаараарай. Миний шүд хамгийн анх бүр айгүй тийм дали айгүй гажиг гихтэй байсан. Нэлээд юм наашид цаашид байдаг байсан. Би 14 настайд аппарат зүүжсэн. Тэгээ аппарата бараг 1-2 жил зүүгээд тэгээд одоо бараг 2-3 жил бэхжүүлэгчэд зүүгээд тэгээд тэрнээс хойш юм болсон. Гэхдээ хаяадаа нэг бэхжүүлэгчэд зүүдэг. Тэгээд яг миний ажилласнаар болохоор бэхжүүлэгчээ сайн зүүхгүй шууд жоохон далих гад идэм лээ. Тэгээ минийх болохоор жоохон далих гад байгаа. Тийм болохоор би одоо дахиж бэхжүүлэгчээ сайн зүүж эхлэе гэж бодож байгаа. Яг өөрийнхөө хувьд шүү дээ, тий. Өөрийнхөө хувьд шүү дээ, тий. Нэг амар цагаан шүдтэй бол биш юм шиг санагддаг. Хамгийн ихний зөвлөгөө болохоор шүү дээ, тий. Уруулны будгад зөв сонгох. Миний ажилласнаар болохоор уруулаа улаанаар будвал бүр нэлээд цагаан харагдулт юм лээ. Яагаад гэвэл уруулын өнгө тэгээ шүдний өнгө хоёр чинь өнгө хоёр ингээ бие биентэйгээ юу гэдэг контраст хийгээд хавцалтаад тэгээд ингээд улаан болохоор нөгөө ингээд цагаанаа бас илүү гоё тодруулж харагдуулдаг юм шиг санагдсан. Тэгээд би та нарт одоо ингээд яг харуулъя заяа. Одоо болохоор яг иймэрхүү ягаан өнгөөр будсан байгаа болохоор жоохон нэг амар цагаартай. Тэгээд би яг ялгааг нь харуулъя. Жишээлбэл яг иймэрхүү өнгөнүүд байгаа ийм улаан өнгөөр буддаг. Тэгээд ийм нэгсэн ийм orange улаан өнгөрөөр буддаг. Тэгээд хамгийн сүүлд болохоор яг энэ Anastasia-гийн ийм улаан буддаг байсан. Улаан өнгө ерөнхийдөө л тэгээд аюу гоё ирч хүчийг мэдрэгдүүлсэн. Тэгээд бас ингээд конференцийг мэдрүүлсэн өнгө шүү дээ. Тийм болохоор бас улаан өнгө аюу гоё санагддаг. Одоо хардаа ингээд улаанаар бодохоор шууд илүү гоё цагаан харагдаж байгаа. Иймэрхүү тэгээд яг ялгаа нэг амар харагдахгүй байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол улаанаар ингээд бодохоор илүү гоё дотроод цагаарж өгдөг юм санагддаг. За дараачихаа арга барил хийхдээ зүгээр л миний амьдралын хэв маяг. Ер нь бол бараг 5-6 настайгаас хойш аав ээж хоёр миний шүдэн тайгыг хачаад бүглөөд тэгээ шүдний эмнэлэг тайгыг хачдаг гэсэн. Айгүй ихэн шашин зүгээр яг жилд 2 удаа ч юм уу 6 сар болоод байнга очиж тогтмол үзүүлдэг. Орхоодсон бол ломдуулаад тэгээд орхоо идээгүй байсан ч гэсэн дандаа ингээд фотоор хамгаалалт дээр нь төрхүүлээд сайн цэвэрлүүлээд авдаг. Тэгээд мэрэгжлийн хүмүүс болохоор тийм шүдний сайз тийм ингэж угаа гэж хэлж чадахгүй. Өдөрт 2 удаа шүдээ угаадаг. Тэгээд яг ганц юу хэлэх гээд байгаа вэ гэхээр заавал өвдөж имлэгт очихгүйгээр яг тогтмол болгоод үзүүлж байх хэрэгтэй. За дараагийн зөвлөгөө нь болохоор хоолоо зөв сонгох. Ер нь бол бүх юм амар хоолтой холбоотой юм санагдав. Яаж арьсаа арчилдаг вэ гэвэл хоолоо зөв сонгох. Яаж шүдээ арчилдаг вэ гэвэл бас хоолоо зөв сонгох. Чихрээ тэгээд ер нь бол тиймэрхүү төрлийн шүдэнд наалддаг тийм хоолнуудаас ингээд татгалзах хэрэгтэй юм шиг байлээ. Тэгээ би ер нь бол өөрөө идэх туртаа болохоор нэг амар тэгдэггүй. Гэхдээ идвэл заавал шүдээ угаадаг. Дараагийн зөвлөгөө нь болохоор цай эсвэл кофе тиймэрхүү төрлийн муухтаас сорултаа уух. Тэгээд сорултаа уул шүдэнд чинь өнгө оруулахгүй. Тийм болохоор ингээд сорултаа уул зүгээр юмсан байна. Ерөнхийдөө бол миний зөвлөгөө ингээд дуусч юм. Ер нь бол энэ яг миний хувийн арчилгаа. Тэгээд өөр нэг сүртэй юм хийдэггүй. Зүгээр л ерөнхийдөө бол шүдний эмчт үзэлдэг, хамгаалалт төрхүүлдэг, шүдээ сайн угаадаг. Тэгээд хоолоо зөв сонгохыг хичээдэг. Хичээхгүй бол зөв хоолдог. Бишээ юм лээ. Шүдээ тэрний дараа угаадаг. Тэгээд сорултаа юм иддэг. Тэгээд хаяа бас улаанаар бодвол илүү цагаан харагддаг. Иймэрхүү төрлийн амархан зөвлөгөөнүүд байна. Таалагдсан бол лайк дараа. Заавал subscribe button-ыг дараарай. Тэгээд subscribe button-аад дараад хажуудлынхаа нөгөө нэг bell button дээр дараарай. Тэрэн дээр дарчвал миний бичлэг хизээ орсныг шууд ингээд мэддэг болно. Бичлэгээ одоо ингээд дуусгая. Тэгээд үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгнээр уулзцгаая. Баяртай.